Дарга эрхэм гишүүдийнхээ өнөөдрийн амралыг айлтгая. За манай өргөдлийн цахим системд 100 мянган иргэдийн энэ өргөдөл хүлээж авч хууль санаачлах эрхийг нээсэн энэ одоо үзэгдэл бол өөрөө бас тийм шин зүйл. Шинэ мөртлөө бидний хувьд бол иргэдийн оролцоог улс төрийн үйл явцад засаглалын үйл явцад хангах бас сайн юм жишг болж байгаа гэдэг бас зөвхөн тэмдэглэх ёстой. Энэ шүүднээс иргэн цаг бодрохын Батболд бас тодорхой асуудлаар санаачлал гаргаж за 100 мянган иргэдийн гаргын үсгийг одоо зориулж энэ асуудлаар өнөөдөр хилцүүлж байгаа нь бол хардсан засаглалын парламентын засаглалын өөрийнх нь бас даваа тал шүү гэдгийг бас тэмдэглэх ёстой. Иргэд бол дангаан сонгуулийн үеэр засаглалын үйл явцад улс төрийн үйл явцад оролцох биш бусад үеч гэсэн бас цахим засаглалаар дамжуулаад ингээд үйл явцад оролцож байгаа нь бол сайн зүйл шүү гэдгийг бол бид бүгдээр хүлээмжширж байна. Тэгэхээр яг одоо энэ гарч байгаа зүйлийн тухайд ярих юм бол саналын тухайд ярих юм бол бид шууд нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэмжийн тухай хуулиар бол зохицуулагчсан асуудлыг дахиад улсын хурлын тухай хуулиар та бүхэн давхар зохицуулсан байна гэдэг ийм л их энгийн зүйл. Энийг бол зүгээр энгийнээр ойлгох юм бол тийм ээ гэдээ одоо бас бид шууд хүлээгээд авчдаг. Нийгмийн хамгаалал нугасаа тэр хуулиараа зохицуулж байгаа учраас энэгээр зохицуулаад явах бүрэн боломжтой гэдээ хүлээгээд авч болно. Нэгдүгээр асуудал. Гэхдээ нэгэнтээ эн чинь парламентын одоо шинэ өөрийнх нь үйл ажиллагаа учраас бид алей асуудлыг нарийн одоо судалж, дүн шинжилгээ хийж, бас талбуудын санал бодлыг бүрэн сонсож, эндээс бол шийдвэр гаргах чиглэл рүү явах ёстой. Энтэй холбоотой бас өргөдөл гаргачаас асуулт байна. Та бол их нарийн судалсан байна. Маш сайн. Цаашдаа ч гэсэн энэ асуудлаар бол илүү нарийн судах байхаа гэж бодож байна. Сая даваа суран гишүүн хэлж байна л да. Энэ бол дангаанц одоо ажилтгуулын тэтгэмжээс одоо гадна бас зарим нэг одоо харилцааг зогсуулсан, зарим нэг зүйлийг бид бас бодсон юм а гэж. Тэгэхээр та бол энийг судлах явцдаа энэ хууль хэлцэх үеийн архивын материалуудыг үзсэн үү? Тэр саяны хэлээд ирсэн тодорхой шалтгаанууд байсан уу гэж. Энийг та нэгдүгээр хариулаач гэж байна. Хоёр дахь зүйл бол та яг Солонгосын жишээг хэлж байна байх. Гэхдээ бид нэр бол тайлан байна. Янз янзын улсад янз янзаар зохицуулагдсан байна. Тийм ч байж болно. Ижилч байж болно, ялгаатайч байж болно, төсөөлөөч байж болно. Тэгэхээр таны хувьд бусад улсуудын жишгийг судалсан уу? Судлахдаа яагаад тэр улсууд хэрвээ одоо саяны шиг ажил үйлдвэрлэлийн тэтгэмжийг гэдэг юм уу? Эсвэл одоо шинэ парламентын гишүүнийх нь бүрэн эрх дуусгаруулсан дараа тодорхой тэтгэмж олгодог болвол тэрийг яагаад олгодог юм бол гэсэн тэр шалтгаан нөхцөлийг та судалж үзсэн үү гэсэн ийм тодорхой асуулт байна. Дараа нь би санал дээр бас саналаа хэлнэ. Баярлалаа. За хоёр асуулт асуулаа. 6 номер өргөдөл гаргагч Батболд. За улсын хурлын гишүүн дахин сонгогдоогоо бол дараа нь ажиллаж байсан үеийнхээ ажлын нууц за хийжсэн ажлаа хэрхэн хадгалж нууцлах нь энэ бол тухайн үеийн ёс зүй, ёс суртахуунтай холбогдож илэрхийлэгдэх асуудлаа. Энийг хичнээн ажилгүйдлийн тэтгэмжтэй холбож тайлбарлаач. Ажилгүйдлийн тэтгэмжээ аваад одоо өөр компанид тэр хүн үнэхээр ёс суртахуунгүй, ёс зүйгүй хүн бол ажиллаа л явна. Ялгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр бол мэдээж өргөдлийн болон төрийн байгуулалтын байнгын дэгийн тухай хуулийнхаа 95 дугаар зүйлийн 7 дахь хэсэг зааснаар за гишүүн өөр хуулийн төсөл санаачлаад Улсын хурлын тухай хуулийнхаа 36 дугаар зүйл заасан хүрээ эзгархийн харанд хуулийг санаачлаад хилцүүлээд явах боломжтой гэж ойлгож байна. За тоталитар дэглэмтэй улсуудад бол мэдээж энэ ойлголт бол байгаа. Тийшээ судлаач хэрэггүй. Арчилсан тогтолцоод улсуудын хувьд бол иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа иргэдээс илүү тэтгэмж давуу байдалтай байхыг гэдгийг бол тэд бол энд бол хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө тэр хүмүүсийн ёс зүйд нь, ёс суртахуунд нь байдаг учраас би бол энэ Солонгосын жишээг аваад байгаа. Би бол Солонгос улсын энэ ансамблийн гишүүд ямар тэтгэмж авдаг юм бэ гэдгийг бол зөвхөн энэ Солонгосын зүгээр сайтаас News.com гэдэг сайтаас ухаж олж харсан. За өөр бусад улс орны жишээ ямар байдаг талаар бол байнгын ороо энэ 3 сарын дотор асуудлыг хилцэх юм уу одоо энэ хуулийн төсөл санаачлах уу гэдэг асуудлаа хэлэлцэж эхлэхдээ судалж танилццгаах баха гэж бодож байгаа. Миний хувьд бол нийтийн өргөдөл гаргагч. За, Сарамжлан гишүүн асуулт асууя.